Цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Богино хугацаанд дараалан 2 удаа осолцсон Boeing 737 Max загварын нисэх онгоцноос соогтой эд ангилруулсан Америкийн нэгдсэн улсын холбооны нийслэлийн удирдах газар мэдээллээ. 737 Max болон түүний өмнөх загварын нийт 300 гаруй онгоцонд алдаатай эд анги нийлүүлэгдсэн байж болзошгүй учраас яаралтай солих арга хэмжээ авахыг Boeing компаниас шаардсан байна. 737 Max загварын 179 онгоц, түүнээс өмнө зах зээлд гарсан 737 NG загварын 133 онгоцны далавчны урд ирмэгт барилдаг хөдлөгч эд ангийг соогтой үйлдвэрлэж Boeing компанид нийлүүлсэн байж болзошгүй гэж дүгнсэн байна. Энэ эд ангийн онгоцыг хөөрөх газардах үед далавчны хүчийг нэмэх зориулалтаар ашигладаг юм байна. Boeing 737 Max загварын онгоц өнгөрсөн 3 дугаар сард Этиопид осолцсон бол өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезид мөн осолдож нийт 346 хүний амь үргэжсэн. Үүний улмаас дэлхийд даяар энэ загварын нисэх онгоцнуудын ашиглалтыг зогсоож техникийн дүгнэлт гаргахыг хүлээж байгаа юм. Дараас ослоодын улмаас дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компани санхүүгийн хямралд ороод байгаа. Тус компани 2019 оны бизнес төлөвлөгөөнөөс доод тал нь 1 тэрбум $1 орлого хасаж тооцоолоод байгаа бол хувьцааны үнэ нь 20 орчим хувиар унаад байгаа юм а. Олимп хотны 17 давхраас 29 настай эмэгтэй өсөрч насарсан харамсалтай хэрэг гарсан байна. Нийслэлийн Баянзүрт дүүргийн 26 дугаар хороонд барилах Олимп хотны 17 дугаар давхрын тагнаас тус хотны орсон суугч унсан тухай дуудлагыг 6 сарын 22-ны өдрийн 23 цаг 25 минутанд хүлээн авчээ. Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн 7 албаагч 23 цаг 37 минутанд очиж 29 настай эмэгтэй 18 давхар байрны 17 давхраас өсөрч өргөдгөлийн 2 дахь давхрын дээвэр дээр унаж насарсан байсан байна. Хэргийг Баянзүрт дүүргийн цагдаагийн 1-р хэлтэц шалгаж байгаа юм байна. Махсууны анх дугаар аяны дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант мах маркет Эрүүл Монгол мах эко компани нөөцийн махыг бэлтгэн 2-4 кг-аар жижиглэн савлаж хэрэглэгчдэд нийлүүлж эхэлжээ. Бэлтгэсэн махыг миний дэлгүүр оргил сансар сүлжээ дэлгүүрүүдээр 2019 оны 5 сарын 31-ний өдрөөс эхлэн үхрийн махыг 7200 төгрөг, хоньны махыг 6000 төгрөг худалдан борлуулж байна. Махны нийлүүлэлт хомсдсон хаврын улиралд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ашиг харалгүй иргэдийнхээ хэрэгцээг чухалчлан энэ хувьд нэгдэн мандайлан ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд иргэд талархаж байна. Америкийн нэгдсэн улсад зорчих бүх төрлийн виз хүсэгчдээс энэ сараас эхлэн хувийн сошиал медиа мэдээллийг нь шаардлагуулсан байна. Виз хүсэх материалд тухайн хүний сошиал нэр хаяг, сүүлийн 5 жилд хэрэгэлсэн мэйл хаяг, утасны дугаар зэргийг нь шаардах юм байна. Харин дипломат болон албан паспорттой виз мэдүүлэгчдэд энэ журам үйлчлэхгүйг нь өгсөн мэдээллийн дагуу тухайн хүн сошиал орчинд ямар үйлдэл зан авир гаргаж байсныг нэгтлэн шалгаж энэ нь визний хариуд нөлөөлөх бололтой. Өмнө нь олон улсын террорист байгууллагатай холбоотой байж болзошгүй хүмүүсээс ийм мэдээлэл шаарддаг байсан бол одоо бүх хүмүүс бөглөх ёстой болж байна. Визний мэдүүлэх сошиал медиа хэрэгэлдэггүй гэсэн хариултын сонголт байгаач энэ худлаа явах юм бол ноцтой үр дагавар төрнө гэж Америкийн нэгдсэн улсын төрийн департамент анхааруулсан байна. Виз мэдүүлэгчээс сошиал мэдээллийг шаардах саналыг Трампын засаг захиргаа 18 оны 3 сард анх гаргаж байсан юм а. Ипотекийн 8% зээл зориулсан 2019 оны эхний 5 сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монгол банкны их усүрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080 иргэнд, засгийн газрын их усүрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, банкуд өөрийн их усүрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд тусдаас олгосон байна. Цаашид энэ 3 төрлийн их усүрээс 19 оны 6 дугаар сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээл зориулан олгохоор болжээ. 14-р далаалам дэлхийд тогтвортой байдалд хүрэхийн тулд Оросыг Европын холбоонд нэгдэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Европын орнууд түрүүнд нь бие биетэйгээ байнга байлдаж байсан ч дэлхийн 2 дугаар дайны дараа энэ хамгаалан байдал нийт эрх ашигын төлөө нэгдэхээр шийдвэрлсэнийг тэрээр сануулжээ. Урд нь эвлэршгүй байсан ч дараа нь эвссэн Герман, Франц хоёрыг тэр жишээ болгонд өрчээ. Ингэж Европын холбоо ийхүү бий болсон. За үүний ачаар 20 дахь зууны сүүлийн хагасаас өнөөдрийг хүртэл тус холбоонд оролцогч орнууд бие биетэйгээ дайдалгүй өөрсдийн иргэдийн цусыг урсгаагүй гэж будын шашинтнуудын тэрүүн РИА Новостигийн хэлхийн сурвалжлагчид өгсөн ярилцлаганд онцлон тэмдэглэсэн байна. Би Данийг эсэргүүцдэг гэж тэр бас мэдэгдээд Орос улс энэ холбоонд нэгдэх шаардлагатай байж болох юм гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Орос улсыг Европын холбоонд нэгдэх хэрэгтэй гэж тэрээр заримдаа хэлдэг гэж далайлам мэдэгдлээ. Түрүүнд нь далайлам дэлхийн 3 дахь дайнд дэгдээхгүй тул эрүүл сарвал санаа бодол тулгуурлахыг бүх улс оронд уриалж байсан юм а.
Чех улсаас манай улсад энэ сарын 19-нд 4 дахин ирэх гэж байна. Прага хотын амьтны хүрээлэнгээс дахин 4 ирэх юм байна. Энэ талаар Ховд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын дарга Батбаяр хэлэхдээ удахгүй ирэх дахин гүүнүүдийг бид хүлээн авч ижил сүрэгт нийлүүллээ. Амьтны хүрээлэнд байсан тахит хал дээр идээшилж байгаа дахин хоорондох тогтцол өөр юм байна. Тиймээс ирж байгаа дахиудыг эхлээд дасгаад говийн тусгай хамгаалалттай газарт нутагшуулна гэлээ. Манай говийн тусгай хамгаалалттай газар нутагт одоо дахин сүрэг 230 гаруй болоод байгаа юм байна. Үүний өмнө Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс дахин авчирч Монгол дахин нуруунд тавьж байсан удаатай байдаг юм а. Одоогийн байдлаар манай улсад хустай нуруу, дахин тал, хомын тал гэсэн 3 газар дахин сүрэг 60 унгаар бүл нэмж нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. Мөн Говьалтай аймгийн Бугуц сумын дахин тал жилбэр 3-4 дахь хүргэж нутагшуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Үүний үр дүнд дахин тоо толгой өссөн нэмэгдсээр байна. Монголын урлагийн зөвлөл урчуудын эвлэл соёл урлагийн их сургууль зэрэг байгууллагаас нийт 7 уран бүтээлч 8 бүтээлээ 2019 оны Тайжун хотын Даадун урлагийн үзэсгэлэнт сойж байна. Тайжун хотын Даадун урлагийн үзэсгэлэн нь Тайваны хамгийн нэр нөлөө буй урлагийн улсын үзэсгэлэн тооцогддог юм байна. Дэлхийн 21 орн бүс нутгийн уран бүтээлчид оролцож байна. Тайваны Тайжун хотын захиргаанаас зохион байгуулж байгаа энэ уралдаанд нийт 1318 орчим бүтээл оролцсноос 200 орчим бүтээлийг дараагийн шатанд сонгон шалруулсан энэ юм байна. Тайванаас Монгол улсад зугаалуулагч Хуан Квайрун хэлсэн үгэндээ 18 онд уралдаанд Монгол улсаас 2 бүтээл шалгарч байсан бол энэ жил 8 бүтээл шалгарсан нь багтам амжилт юм гэлээ. Тайваны төдийгүй бусад улс орны урлаг сонирхогчдод Монгол уран бүтээлчдийн онцлог болон чадамжийг нь бахархалтайгаар танилцуулж эдгээр уран бүтээлчдэд талархал илэрхийлэх хэмээн тэрээр илэрхийлсэн юм а. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.